одонгийн цогт гэрэл. Би одонгийн гэж мэддэг байсан. Цогт гэрэл гэдгийг бол мэддэг яг хөө. Монголын тэргуун компаниудын нэг одоо захирал төлөө өдөр төсвөлийн дарга нэг. Тийм ээ. Танай компани одоо хэдэн хүн ажиллаж байна? Одоо 2000-аад хүн ажиллаж байна. 10 гаруй компани 4-5 чиглэлд ажиллагаа явуулж байна. Тийм байж. 2000 хүнийг ажлын байраар хангасан гэсэн үг үү? Одоо тийм юм да. Тийм байна тийм ээ. Шууд бус тэгээд хамтран ажилладаг янз бүрийн компаниуд зөндөө гарч байна шүү дээ. Олон хүний асуудал. Тийм. Одоо танай бараа бүтээгдэхүүнийг аваад цааш нь зараа сууж байгаа нэг 8 нэрийн бараатай нэг нөхөр байж л таар. Гэхдээ тэгээд ярилвал олон болно. Бүр болор. Зүгээр нэг барилга байлаа гэхэд барилгын туслан гүйцэтгэгч компани тэр гээд явбал тэр хүрээнд дээр бол бас олон болно л доо. Тэгэхээр би тэр нь чих баяртай байдаг. Сайн бүтээгч, бүтээн байгуулагч, тийм ээ? Тий. Тэгээд одонгийн. Тий. Манай аав чи одоо одон гэдэг хүн. Дахиад дээрээс би чинь 9 хүүхэдтэй айлын 5 дахь хүн байхгүй. Тэгээ нэг 5 дахь хүүхэд чинь 5 хүүхэдтэй 8 хүүхэдтэй ч одоо авдаг үстэй. Тий. Тэгээ одон. Тий. Одон гэдэг хүний бас одон авчирж исэн хүүхэд нь. 5 дахь нь авцарсан чи авцарсан юм биш. Тийм байна. Одонгийн одон юм байна. Тийм байна. Одонгоо өөрөө одонтой юу? Одонтой. Ямар одон байна? Тухайн үед чинь социализм чинь бас гавьяа шагнал бас их хурдуу штэ. Хор их шалгуураар орно. Хөдөлмөрийн хүндэт медаль алтан гац центр тийм шагналуудтай байсан юм байсан. Шагналуудтай байсан. Тий. Би ч одоо Увсан аймгийн дэс замын хүн манай аав чинь одон гээ зөвхөчрийн одон гээ тэсийн тижээлийн аж ахуй гэж байсан. Социализмын чинь сонссон. Тий, тэсийн тижээлийн аж ахуй гэдэг нэлээд том аж ахуй байсан. Тэгсэ. Тэнд ерөнхий инженерээр нэлээд олон жил ажилласан. Бас нэг шин бүтээл, оновчтой санал, шпос гэдэг шүү дээ. Социализмын их олон тийм шпосын лиценз, патент эзэмшдэг энэ техник талын түн сумын төвдөр өссөн. Инженер хүн юм биш. Тий. Би малчин гэж бодоод байсан. Тэгвэл чи инженерийн сэхэтний хөөгтэй байх нь тийм ээ? Оросд сурсан байх уу? Үгүй ээ. Яг юу бол ингээд дипломтой дээд мэрэгжилтэй биш. Одоо курсэнд явсан. Тэгтээ яг 89 оны тэсийн тижээлийн аж ахуйд харах хүртэл доор нь олон инженерүүдтэй. Тэсийн тижээлийн аж ахуй гэдэг чинь тэр тэс сум чи 10,000 хүнтэй тижээлийн аж ахуй том газар байсан байхгүй юу? Тэгэхэд Орос мэрэгжилтэнгүүдтэй хамт ажилладаг. Бас Орос морсоор ойлголцдог. Тэгээд тэр том аж ахуй ерөнхий инженерээр яг албан ёсны дипломыг аваагүй мөртлөө тэсийн тижээлийн аж ахуй социализм тартал үндсэндээ тэр ажлыг хийжсэн юм байна. Тохон томилогдоод. Тий. Тэгэхээр бас мэдлэг чадвар нь болоод гэсэн байгууллагууд социализмын үед ч одоо амар танил тал тохоо татны хүч төр чинь. Тийм шүү дээ. Танай нутгийн төгөлөрөөсөө амдахгүй юм байна аавч. Тий. Одон инженер гэж л ишбос одон инженер гэж л их ярьцгаадаг. Чи тэгээд 90 онд ер нь яаж ардчилсан хувьсгалтай энэ нийгэм өөрчлөгдөхэд ер нь чи хэдэн настай байсан юм? 90 онд чинь би одоо 14 5 дахь хүүхэд байж 7 8 дугаар ангийн. Тэгт чинь бас энэ ардчлал зах зээлийн эдийн засгийн нээлттэй нийгэм гэдэг юмыг манай аав ер нь анханаас нь хайхтар тэгж талархаж хүлээж авсан хүн байхгүй юу? Шинэ бодлого ануустай санал хийдэг хүн чинь. Тий, тэр хүн чинь ингээд ямар нэгэн баригдмал биш хийсэн юм нэг модель загвар болоод нэг цаасан дараа уугаал сүүлд нэг диплом баярын бичих болоод дуусдаг нөгөөх нь. Тэрнээс цааш тэр хүн тэрийгээр машин хийгээд тэрийгээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч юм уу тэрийгээ тэр улсын аж ахуйд нэвтрүүлээд ч юм уу тэр хүнд ажиллах тийм эрх мэдэл байхгүй. Төвлөрсөн төлгөөт эдийн засаг гэдэг юм чин дээрээс бүгдийг тогтоод хүний бараг л баруун эрэг зүүн эрэг ингэдэг бүгдийг заачихсан нийгэм шүү дээ. Тэгэхээр тэр хүн чинь нэг л сүүлд нэг л ингээд баахан л юм зузаан дипломтой л байхгүй. Тэр үчин диплом гэж ирдэг. Баярын бичиг. Гэтэл тэрийг чи одоо ингээд ажил хийж болдог. Энийг одоо би энийгээр одоо бараа бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлээ зарж болдог. Хүнд хэрэгтэй юм хийж болдог. Энэ л өстой нэг сайхан нийгэм ирлээ гэж л бүр анханаас нь талархаж хүлээж авчихсныг хүүхэд байхад л мэддэг. Эрх чөлөөг мэдэрч эхэлсэн. Тий, одоо тэр хүний хувьд бол тэр систем тэгн улс төрн тэгн энэ ийм ардчил марчил нарийн ширийн юм итгэхгүй байсан байх л да. Ер нь бол ингээд нэг чөлөөтэй эрх чөлөөтэй болчихлоо. Би энэ зүйлүүдийг одоо гараараа хиймээр байна штэ гэж л талархаж хүлээж авсан байх. Хэлжсэн үү? Гэхдээ ерөөсөө тэр чинь одоо нас явж агчтай гэж хэлээгүй юу? Гүн тэр чинь хэлэх байтугай бүр чинь хэвээрээ тэр чинь тэр байтугай тэгээд тэрнээс хойш чинь 10 жил амьдэрсэн л да. Тэгтэл маш олон зүйлийг одоо санаачилж хийж жишээ нь одоо миний жижигхэн зүйлүүд хэлээ л да. Сумд байж хат чинь заа ингээд зах зээл ихлээр хамгийн өмнө ингээд одоо
капут болж байгаа шүү дээ. Тий. Тэгт чинь жишээ нь одоо ингээд нэг 53 машин худалдаж аваад тэр чинь бас улсын л байгаа шүү дээ мэдээж. Тэг. 53 машин худалдаж аваад тэгсэн чинь тэр үед нөгөө гинт бензин 53 чинь бензинээр явдаг машин байхгүй юу? За тий. Тэгсэн чинь тэр үед дизель маш гэмтхэн болчихгүй юу? Тэр дизель машин гэдэг чинь тэр үед улсын хэдхэн юмд байдаг. Трактор. Тэнгүүд улсын аж ахуй бүгд дампуурчгаа чинь дизель хэрэглэгч байхгүй. Тэгээ дизель нь баг хэдэн одоо центийн үнэтэй. Бензин жоохон өсчихгүй юу? Тэгэнгүүт л жишээ нь 53 машин авснаа тэрийгээ шууд тракторын мотор 53-ийн моторын гаргаж тракторын мотор тавиад. Тэгэхээр жишээ одоо манай ах нар тэнд ингээд юм хийхдээ баг л үнгүү шахуу шатхуунаар ингээд хэдэн жил тээвэр бизнес яаж гээл. Гих мэтэр л ингээд тэр чин зах зээл гарцсан хойно. Чи юу гэсэн үг юм бэ? Одоо хийсэн бол энэ цахилгаан машин хийгнэ. Гоо хийнэ чи харин би бас өмнө ингээд яриаг хөрөөнд зөндөө хэлжсэн. Тэр манай аавын санд сэжсэн зөндөө байдгийн дөө. Одоо тэр нэг малчны шар нарны гэрэл мэрэлгээ зүйлийг чи 90 онд зүгээр өөрийнхөө сонирхлоор манайх тийм нарны гэрлэр тийм цахилгаан усүртэй сэргийгт хэрчим хүч гэсэн үг шүү дээ. Дахиад сумчин дахиад социализмын чинь тулгарч байгаа асуудал чинь нөгөөний дизель хэдэн дизелэн дам одоо унтраал тэр чинь мөнгө л очиж байгаа шүү дээ. Тэгээд сувын төв харанхуу. Тэгэнгүүт нэг нарны зайгаар ингэж байж болох юм байна гэж нарны зайгаар 90 онд л ашиглаад явж ирсэн. Өөх танаа авчи бол өстой. Тэгээд чамайг ерөөсөн юм завгүй чамайг ийм одоо юм руу одоо сонирхсан ийм нөхөр болгож хувиргасан биз. Та нарын үе эхэлж байна. Та нарын цаг хугацаа эхэлсэн. Та нар одоо энэ улсын хамаг ачааг үүрээд боддгийг бодоод хийдгийг хийгээ явах хэрэгтэй. Өстой аавын чинь нөгөө юу ч байхгүй байх тусам улам их санаачилж бодож олж ийсэн тийм ээ. Тэр үйлсийг үргэлжлүүлэх ёстой. Өөрөөс тэрийг сайн үргэлжлүүлж байгаа. Фэйсбүүкээр дамжиж сайхан танилцвал одоо чи өдөө алс хол суугаа хүмүүс ер нь зайнд байгаа найз нөхөд дандаа л фэйсбүүкээр харилцаж шít. Тийм ээ. Тий. Тэгээд энэн дээр нэмээд хэлэхэд тав төрчин бас нэг нэвтрүүлэгт орхуу байх уу гэж хэлэгдүүд та бас урилга хэлээ. Би зөндөө өрсөн. Тэгээд тий би бас нэг хамгийн сүүлийн бараг шахуу хүн болж шít. Тий. Тэгэхээр бас яагаад би жоохон цааргалаад байсан гэхээр нэг ингээ шин тоолдын 100 энтер гэдэг ихээр нэг айхтар их тийм хүндэтгэлтэй айхтар бас жаахан нэмээгээд байхгүй ихлээд за ингээд ийм нэгдүгээрт нь ингээд тэр чинь бас шилдэг 100 л тэгэл нэгдүгээрт нь тэр чинь бас нэг тийм амар юм биш хоёрдугаарт нь би өөрөө бас нэг тэр стилээс бас нэг жаахан яадаг ингээд нэг би нэг алаг маг энтергээд тэр чинь лаг ч юм уу лаг биш ч юм уу зүгээр л ажиллаад игээд явж байгаа хүн шүү дээ тэр үүднээс нэг жаахан тэгж цааргалаад исэн юм байна. Тий. Зүгээр манай үеийнхэн бол одоо би чинь нэг 70-аад оны дундуур төрсөн гэдэг чинь зах зээл гарч яхад 14 хүмүүс настай байсан гэдэг чинь ер нь манай үеийнхэн ч өөр бас нэг тийм онцлог ер нь бол завсрын үеийнхэн муугар хэлбэл нэг тийм бас нэг орхигцсан үеийнхэн байхгүй. Нөгөө нэг социалист систем одоо элдв юм чинь ингээд хараа бутарцсан. Биднийг яг одоо конкурс өгөөд жишээ нь сургууль авч явах үед чинь баг эрдэнэ сургууль мургуул гэдэг юм хүн хэрэгтэй ч юм уу гүү ч юм уу гэдэг энэ эрдэм мэдлэг гэдэг юмны чинь үнцэн тийм болцсон. Нөгөө нэг 10 төгсөөд нэг гадагшаа докторшоо явчих болдог байсан үе нь бас байхгүй болцсон. Жишээ нь би одоо Увсан аймагт конкурс өгөөл тухайн жилээ нөгөө нэг юм группүүд болоо хуваагддаг би нэгдүгээр байранд орж лээсэн. За тэгээд тэгэл одоо яг юуны манай Гитэмсгээд сургууль байдаг шүү дээ. Тэр тэнд ороод гэх мэтэр ер нь бол нэг тийм завсрын үеийнхэн байхгүй юу. Улсын үнэтэй сургууль нь хувийн болоод хөдөөнөөс ирсэн хүүхэд чинь одоо тэгэл бүх юм толгой дээр хөдөө гадаа ч гэсэн хөрөмтөлтэй хүнч байхгүй хөдөө хотгүй тийм. Нөгөө яг л нэг тийм нийгмийнхэн дахиад тэр бизнес ч гэсэн одоо бидний үеийн хүмүүс бизнес эхэлнэ гэдэг чинь нөгөө нэг 88 нөгөө нэг алтан малтан үеийн өнгөрчихсөн өмч хөвчлөл элдв зүйлүүд нь өнгөрчихсөн. Яг одоо нэг ингэ шгшүүрийн одоо яг л хамгийн анхан цэгээс л бизнес хийж эхлэх. Тэнд ямар нэгэн суул дээл юм гэж бидний үеийнхэнд байхгүй. Миний эргэн тойрны найз нөхдөд олон залуучуудыг харахад одоо бүгдээрээ л бид нар адилхан түүхтэй байдаг. Тийм их суул дээл юм олоо тэгээд явцсан гэж миний мэдх найзар дотор л байхгүй. Бүгдээрээ л өөрсдөө л мэдхгүй бол өөр хэн ч мэдхийн аргагүй тийм ээ. За тэр тусмаа одоо нэг сумын төвөөс ирсэн хүмүүсийн ч хувьд одоо бүр энэ нэрэл дотор байранд орцсон аав ээж ах нар чинь одоо цоошин орчинд нэг зүйл бүр нэг тийм зүй талдаа тэн дотор тийм шиг одоо хэцүү орчинд л эхэлж байгаа шүү дээ амьдрал бод. Эзгүй тал гэдэг нэр эзгүй тал байсан шүү. Таныхаар бол тэгээ зүг чиггүй. Зүг чиггүй. Урагшаа хошоо хаашаа нар ханаас мандахыг.
Хаан шингэх юм. Тэг, Маргааш шуурга болох юм уу? Бороо авах юм уу? Хэдээд хүн байхгүй. Тэгээ Хэдээд байхгүй хүн шүү. байхгүй. Гэхдээ нийгмээр л мэдэхгүй байсан юм чи. Бид нар чинь нөгөө сургууль сурж байхад чинь ГТМ центрт байх чинь өөрхий одоо боддог манай багш нар чинь тэгэл оройнуудаа бараг нэг урталтанд нэг ном уншичаад маргааш нэрж лекц уншижсэн баг та. Төгсөл сургуультай зааж исэн гэж байж. Тэгээ ер нь одоо тийм л байгаа шүү дээ. Тий. За тэгээ таны фэйсбүүкээр орох уу? За тэг. За тэг танд бол элдв ангаа юм байхгүй би сайн ойлгож байгаа. Хоёулаа фэйсбүүкээр чи ороод нэг хүмүүс бас сугаатай байвал их сайхан хүмүүс танилцахыг хүсэж байгаа. Фэйсбүүк ч одоо фэйсбүүк ч яг нийгмийн олон сүлжээ бий болчлоо тийм ээ. Төр нүрий. Тэгээ тэрнээс чинь заримыг нь ашиглах гэж үцхийн тэгээд цаг зав авчиж болохгүй. За тэгэндээ. Фэйсбүүкийг жоохон ашиглан бас өөрөө зарим зүйлээ санаа бодлоо бас хуваалцсан. Заримыг нь бас манад туслах хөөгдөж бас заримдаа юм бичдэг. Тэгдэг. Твиттер энэ тэрийг бас нэг хаяг маягуудтай. Гэтэл тэд нар чинь зарим нь бол тийм нэлээд идэвхтэй оролцоо шаарддаг юм байлээ. Тэгэн штэ тийм байнга ээж ээж. Хүмүүстэйгээ харилцаж явах шаардлагатай. Тэгэхээр хаяны орд хүмүүс чинь бас заримдаа хэцүү. Тиймэрхүү тал байдаг. Тэгээ фэйсбүүк үзье. Тэгье. За тэг. За та фэйсбүүк рүү болохоор одонгийн цогт гэрлэг гэж кириллээр бичигдэж байгаа Тийм кириллээр. Нэг профайл гэдэг байгаа. Тэр нь цогт гэрэл одон гэдэг латинаар. Тэгээ твиттерийн хаягийн тэрүүд байна. Инстаграм энтрийн. Тэдний дандаа цогт гэрэл одон гэдэг латинаар байна. Оо чинь одоо уцаар ярих гэж аль хаалга нүддэг эсвэл юун дээр очдөг байсан бид. Холбоон дээр очдөг. Бид нар ч одоо сумруу аавчтайгаа холбогдох гэж холбоон дээр тэгээд чи одоо нэг уцаар ярих гэж хэд удаагийн болзоо болдог штэ. Тэгээд тэд нэг хэлж юм аав тий. Тэдний сарын тэдний цагт тэндээс залгахын гинэ. Тэр маягаараа бизнес одоо өөрөө хийж байгаа бол мөн хэцүү яа. Тэгэл хэцүү болох нь шүү дээ. Хөр тэрэг мэрэг машин зашин одоо онгоц. Тийм л яриа хөр болох нь шүү дээ харьцуулалт бол. Тэгэх нь байна. Юу гэнэ шин эдийн засаг гэсэн. За энэ лав хоосон бичээгүй. Тий. Энэ шин эдийн засаг гэж та өөртөө зорилго тавиад тэрийг судалж ухаж ийн юу болж байна? Би эхлээд түрүүний яриатайгаа холбоотой нэг зүгээр энэ мэдээллийн одоо энэ сошиал сүлжээ мэдээллийн систем гэдэг зүйлт холбоотой нэг ганцхан өгүүлбэр хэлчихье. Тэг. Ер нь түрүүний яриатай. Ер нь энэ зүгээр би бас нэг одоо энэ ажил төрлийн хажуугаар хүн чинь нэг сонирхдаг уншдаг ном тэрнийхээ уншдаг нэг сонирхдаг чиглэл гэж байдаг шүү дээ. За тэрийгээр болохоор би нэг системийн онол гэж яригадад байдаг тэр нэг иж бүрэн байдлын тухай зүйлийг жоохон сонирхож уншдаг. Тэгсэн чинь тэрэн дээр тэрний үзэл санааны гол утга нь тийм юм байл л дээ. Ер нь энэ хүн гэдэг чинь бид нар ингээд ажил төрөл хүний шийдвэрээс олон зүйл хамаарж штт. Гэтэл хүн байхгүй бол энэ байгаль дээр өөрөө яадаг юм бэ гэдэг асуудал төр системийн онол физик тавигддаг юм байна л да. Одоо шил саран дээр ямар процесс болж идэг. Наран дээр юу болж идэг. Энэ өөрөө ямар зүгчигт явж идэг. Тэгэхээр эн чинь цаа талд нь энэ физикийн шинжилгээ ухаанд тийм ерөөсөө ингээд энэ байгаль дэлхий хөнгүү газар ч гэсэн эн чинь бүх юм нээлттэй байхаараа илүү тийм хөгжил дэвшлийн ойлголт нээлттэй байхаараа тэр систем илүү урт хугацаанд оршин тогтнож чаддаг нь байгальч тэгдэг юм байна. Тийм учраас тэр байгальдаар тэр нээлттэй байдал гэдэг зүйл байгальдаар тийм байдаг учраас нийгэмд их чухал юм а гэдэг тэр Карл Поппер гэдэг эрдэмтэн тэр чинь нэг юм арчлалын тухай том номлогч байхгүй нээлттэй нийгмийн тухай. Тэр чинь өөрөө болохоор цөмийн физикч хүн байсан юм байна л да. Байгаль дээр ийм байдаг учраас нийгэмдэр ийм байх нь илүү зохистой байж магадгүй гэдэг. Тэгэхээр энэ нээлттэй байдал систем энэ мэдээллийн технологи та бүхэн хурдан нээлттэйгээр хурдан холбогдож явах энэ гэдэг чинь энэ өөрөө баг их хүмүүсийн чадвар хийсэн юм байгалийн хүсэл хашлтанд хэлбэл байгалийн хүсэл юм байна л да. Зүгээр тэрийтэй холбоотой бас юм уншиж ирсэн. Тэгээд энийг зүгээр энэ мэдээллийн технологитой холбоотой хэлчихье гэж бодоод. За энэ одоо энэ фэйсбүүк хаяган дээр ингэ хэрвээ та гэсэн байна те. Одоо энэ хэрвээ та шинэ эдийн засаг гэсний өмнө оны өмнө би нэг хэрвээ та зүгчиг гээд нэг хэсэг одоо Монголын нийгэмд түрүүн бид түрүү эхний ярианд гарсан шүү дээ. Бид нар чинь нэг тийм эзэнгүү талдаар зүгчгийн баримжаагүйгээр ажил төрлийг эхлэх гээд одоо нэг хагас ухс зүгчигээ олж байгаа юм штэ гэдэг бас яриан дээр очсон шүү дээ. Тэгэхээр ингээд зүгчиг гэсэн утгатай би нэг жахны контент хичээлээд нэг тийм агуулгууд бэлдэж хүмүүстэй санаа бодол хуваалцсан. Тэр нь болохоор салбарын нэг тийм зүгчгийг гаргасан эрхмүүд байдаг шүү дээ. Жишээ нь бизнесийн салбарт гэхэд одоо манай Монс компани захирал Гүрлбаатар Номгийн Баяр сайхан гой гэдэг ингээд тийм яг ингээд анханаас нь 90-ад оноос эхлээд одоо ингээд нэг
ингээд бүгд Баримжаатай багтаагаад баримжаатай зүгчигээ харж байгаа. Тий. Энэ хүмүүсээс ер нь та одоо бизнесийг юу гэж бодож одоо бид нар цаашд яах ёстой вэ гэх мэтэр аль эсвэл одоо тэнд бусад салбарын бусад бүхэл салбарын түүх, уран зохиол, аялал жуулчлал одоо бүх салбарын 20 гаруй хүнтэй жирийн бизнес эрхэлж байгаа янз бүрийн хүмүүстэй би уулзаж нэг тийм ярианууд нэг 5-10 минутын нэг юм видеонууд бэлдэж фэйсбүүкээр оруулдаг байсан. Тэгээд РМ шашин шүтлэг үл хамаарна. тийм Тийм байхгүй. байна. Байхгүй. Гэхдээ гол сэдв нь бол зүг чигийг та энэ салбарынхаа зүг чигийг юу гэж харж байгаа юм бэ? Тэгээд хэрвээ та байсан тэгэнгүүтээ нэг хэд ерөнхий яриа болохгүй бол хэрвээ та байсан бол одоо яг яах? Одоо жишээ номгийн баяр сайхан зэрэглийг ихэд Хайчих гэдэг юм. хэрвээ та одоо Монголын худалдааны салбарыг ингээд зовлон жаргалын мэдээд энэ хүртэл явцсан хүн хэрвээ таныг маргааш Монголын худалдааны сайдаар тавьчихвал та яг хэрвээ таныг тавьчихвал юу хийх гээд гэх мэтэр л салбарын зүг чигийг арай илүү энгийнээр ингээд тодорхойгоор асууя гэж бодож. Наад чи одоо нөгөө түрүүний хэлдэг тал дундаас л дараачийн алхам олох гэдэг хэрэг шүү дээ. Тий, тэгэхээр тэр хүмүүсийн тодорхой хэмжээгээр зүг чигээ болоод явж байгаа хүмүүсийн тэр баримжаа чинь бусад хүмүүс залуучуудад бусад бизнес эргэлж байгаа хүмүүс бусад салбарын тэр зүг чигээ олоод явж байгаа хүмүүсийн тэр үхс бол үнэтэй байх л гэж бодохгүй. Тий. Тэгээд дараа нь энэ он гараад энийгээ жахаа өөрчлөөд нэг оролцогчтой биш хоёр оролцогчтой болгоод шин эдийн засаг гэдэг ингээд өмнө нь бол ингээд ерөнхий сэдвийн хүрээнд явжсэн бол одоо эдийн засгийн хүрээнд эдийн засгийн асуудлуудыг оролцогч хоёр талыг одоо тийм хоорондоо зөрчилдөгч хоорондоо хилцэл хийгч хоёр талыг хооронд нь оролцуулъя. Зөв. Мэтгэлзүүлээ. Тийм мэтгэлзүүлээ бодлоо машин банкны хөөнгүүд банкны зээл олгох зээл авахч хоёр Яах юм? та хоёр тэгвэл хэрвээ таныг тэгвэл эсрэгээр нь тэгвэл та банкны эзэн болчихлоо. Тэгвэл та зээл авахч болчих. Тэгээд энэ хүүг яаж болгох юм? Гэх мэтэр ингэж нэг ярилцгийг бас нэг 10 минутанд батагаад ингэж явсан. Ер нь тэгээд шинэ эдийн засаг гэдэг нь өөрөө товчхоноор хэлбэл энэ чинь ингэж шинээр гарч ирж байгаа ойлголт юм байна. Тэгтээ их тийм том ойлголт. Ер нь бол дахиад энэ технологийн хөгжлийг эдийн засагтаа яаж технологийн хөгжил дэвшил чинь өөр дөм нь бол ингээд нэг юм хувьсэл өөрчлөлтийн шинжтэй энэ бизнесийн одоо энэ арга зүй менежмент бол концепт яваад байсан бол энэ технологийн өөрчлөлт чинь бүр хувьсэл өөрчлөлт биш бүр хувьсгалт өөрчлөлт хийж ажиллаа. Тий. Одоо энэнд яаж дасан зогцох вэ? Энэнд яаж одоо дагуулдгүй маа гэхэд яаж дагаж зогцож явах вэ гэдэг асуулт тавьж байгаа шүү дээ. Тий. За энэтэй холбоотой. Тэгээд хоёрдугаарт нь шин эдийн засгийн шинээр харъя гэдэг нь манай хуучны Монголын болоод ирнэ энэ дэлхийн нийт шүү дээ. Тэр тусмаа манай Монголын тэр тусмаа манай орон нутгийн бизнесийн үндсэн концепт чинь нэг тийм инженерийн нэг тийм тэг нийлбэр тоглоом гэдэг нэг үг байдаг. Тэр чинь тэг нийлбэр гэдэг нь та бид төр хамтарч хилцэл хийлээ. Үгүй таны олсон миний алдсан хоёр тэнцүү байдаг. Та очихоор би алдаад байдаг. Би очихоор та алдаад байдаг. Ийм л бизнесийн модель манай энэ тогтчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр та бид төр зөөр хамтарч ажиллавал зөөр хилцэл хийж чадвал та ч хождог би ч хождог бас яагаад байж болдгүй юм бэ? Тий. Наадах энэ CGP хэлсэн шүү. Энийний чинь адилхан энэний чинь цаана тийм учраас дэлхийн нийтээрээ шинэ эдийн засаг гэдэг ойлголт янз янзаар хэлээд утга санаа нь энэний тухай яриах яваад байгаа байхгүй. Гэтэл бид нэр хуучнараа л ерөөсөө л та хожоод би алдаад байвал та хоёр төрийн хооронд нэмэх төрийн нийлбэр тэгэл байгаад шүү дээ. Тэг гэдэг чинь энэ хөгжил дэвшил явагдахгүй шүү дээ. Тий. Тэгэхээр энэ утгаар нэг юм юу хий. Наадах яасан мундаг юм бэ? Тэг нийлбэрт онлоо. Тэг нийлбэрт тоглоом гэж одоо тэр систем онлоор энэ хэллэг юм байна. Зөв. Тэр бүтэн системийг өөрөө судалж штт. Яг би зүгээр нь сонирхогчд байхгүй юу? Та бол дарга хүн. Тий. Ерөөсө бүгдээрээ ингэ сонирхох хэрэгтэй байгаа. Хэрвээ гэдэг үгний ард маш их утга байна. Тий. Уран сайхны киног яг тэгж хийдэг. Хэрвээ гэж асуултанд хариулж чадах юм бол уран сайхны кино маш сайн болдог. Тийм асуулт тавьж чадахгүй бол уран сайхны кино хүн үздэг үү? Тий. Анх нь ингээд хэрвээ Если что гэдэг үг байхгүй орсоор. Анх нь хэрвээ та гэдэг нэр өгөх гэж эхлэхгүй гэсэн зарим хүмүүс үгүй түв альва юм болоод өнгөрсөн түүхэнд хэрвээ гэж байдаггүй гинлээ. Тэр хэрвээ гэдэг асуулт амьдралтай хутахгүй гэж зарим тэгж ин л. Би болохоор эсрэгээр энэ хүн төрлөخت нь бид нар чинь хөгж сайхан амьдрал гэдэг чинь маргаашийг л төсөөлж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэрний төлөөл. Тий, нэг сайхан амьдралыг маргаашийг л төсөөлж ингүүл ингэж гээд ингүүл би гоё олчих гэдэг. Энэ төсөөлийн ертөнцид бид нар амьдарч байгаа шүү дээ. Гэтэл төсөөлнө гэдэг чинь олон сонголтуудын аль нь вэ гэдэг. Тэгвэл хэрвээ ингүүл гэдэг харин хэрвээ гэдэг үг хүний амьдралд бүр асар их чухал юм шиг. Бид нар өнгөрснөөрөө биш, магадгүй одоогоороо биш. Бид нар маргаашаараа амьдарч байгаа, маргаашийн төсөөлөл хүсэл мөрөөдлөө тээж амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Миний энэ хийгээд байгаа нэвтрүүлгийн мөн чанарыг өөрөө хэлчихлээ.
Тэгэхээр одоо хэрвээ та гэд өөр салуур өрхөн дээр орсон юм ба шүү дээ. Тийм үү? Ерөнхийдөө Монголынхаа эдийн засгийг яаж харж байна? Тэр манай Монголын эдийн засагт дахиад яг л саяны хэлдэг зөвсөл баг. Бид нар ерөөсөө л сумын төвд бизнес хийж байгаа, аймагт бизнес хийж байгаа, улсад бизнес хийж байгаа. Бидний хувьд нэгдүгээрт нь бид нар энэ толгой тарих ерөөсөө яг нэг тийм тэг нийлбэрт тоглоомоор түрүүний хэлдгээр яваад байгаа. Ийм учраас одоо манай Монголын эдийн засагт маш яаралтайгаар хийх зүйл бол гадагшаагаад сумын бизнес аймаг руугаа, аймгийн бизнес улс руугаа, Улаанбаатар руугаа, Улаанбаатарын бизнес гадагшаагаа экспорт. Тий. Ерөөсөө л одоо ингээд энэ тал руу л одоо чиглэхгүй болвол биднэрт яг л нэг ийм хаалттай систем болвол тэр байтугай байгаль өөрөө нээлттэй байхыг хүсдэг гэж би хүнд дурдсан шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд байгалийн эсрэг бас байгалийн хүчний эсрэг явах гэдэг шүү дээ. Ерөөсөө тэндэл ингээд та бид нар нэг нь очихоор нөгөө нь алдаал яваад байдаг. Гэтэл энэ бүгдийг чинь ингээд өөрчилчих бүрэн дүүрэн концепт идея санаа олон зүйл ингээд бидний өмнө явж байгаа улс орнууд чинь шийдээд гарц гаргалгаа гараад явцсан юмыг бид нар яг хуучнараа хондоод ахаар чинь нэг биш л санагдаад байна л. Тийм. Барьж аваад хийчмээр олон зүйл байгаа даахгүй. Яг зөв. Жирийн бизнесийн хувьд бол экспортоос эхлээд. Одоо хэдв нас? Би одоо 45 хүрч байна. Та нар бодохгүй бол та нар одоо тэр онлынхаа дагуу та нар энэ байгаа нөхцөл байдлаа хандлага зөв гаргаж ажиллаа эхлэхгүй бол их оройт шүү. Юм оройт шүү. Тийм ч учраас энэ нэвтрүүлэг яваад байгаа. Тийм ч учраас би танаас ингээд өрн дуудан даллан байж авцраад тэгээд угаасаа тэр чинь хүний нийгмийн хөгжил юм чинь тэр залуу үе бас арай ачаад авах насан дээр явж байгаа хүмүүс тэр лүгөө илүү одоо хандхал тэгээд шинэ мэдээлэлтэй та нар чинь цоо шинэ мэдээлэлтэй цоо шинэ сэтгэлгээтэй байж шээ. Энд ч одоо за нэг дээлтэй зураг байд юм байна. Би чинь Дээл сайхан зохиж байна. за нэг дээлтэй зураг байна. Би бас их одоо сумын төв чинь Нан чи нэг бичгтэй юм байхад тэр юу гэсэн үг? Оо энэ сайхан байна. саяны зургууд энэ байна. Энийг сайхан. Би чинь сумын төвийг хийсэн шүү дээ. Тэгсэн. Сумын төв гэдэг чиг сонин газар шүү дээ. Аа. Нэг суурин гэхээр суурин биш, хөдөө гэхээр бас хөдөө биш, мөрмал ойр гэхээр бас нэг ойр биш, хол гэхээр хол биш. Сумын наадмын дэвжиг өдөржин тойрох морьтнаас суран жил атгсан өнгийн цэцэг харж явсан уу? Тэгэл сумын наадам одоо энэ хичнээн улсын наадам олон том арга хэмжээ сайхан юм үзлээ гэдэг хөөгд байх үеийн сумын наадам энэ төр дурсамжийг сайхан байхгүй шүү. Сайхан тий. Янз шүү дээ. Сумын наадмаар аав ээжээс нэг 5 төгрөг аваад Хөөш. сумын наадамд очиж сумын наадмын хойшир гэдэг. Тэгэл явах чинь одоо тэр чинь л одоо хамгийн юун стадион. Тий. Юун наадам, юун цагаан сар гэдэг шиг юун стадион. Нэг ийм жижиг пост би хэдэн хоногийн өмнө бичсэн. Яг саяны ярьжсэн эдийн засгийн холбоотой юм л да. За манай Монгол улсын эдийн засгийн үндсэн асуудал нь тийм иргэдээ орлоготой болгоход чиглэсэн юм бодлого байхгүй байгаад байна. Иргэдээ орлоготой болов. Одоо энэ төсвийн хөрөнгө оруулалт олон зүйл хэдэн тэрбум их найдаар л ярьдаг. Гэтэл эднэр нь ерөөсөө тийм ажлын байр бий болгодог. Нэг л тийм байшин барьлаа, тийм хийлээ, замтай ерөөсөө иргэн орлоготой болдгоо. Тийм. Хэдэн жишээ нь одоо бизнесийн хүний нүдээр харуул бизнес чинь нэг хэдэн тэрбумаар ч юм уу ингээд хөрөнгө оруулалт хийлийх хизээ иргэн нөхөгдөх үү. Энийний яг үр ашиг нь яаж гарах юм гэдэг асуултанд л хариулж эхэлж байгаа шүү дээ. Гэтэл одоо энэ улсын нэг том хөрөнгө оруулалтууд нэг л импортын баахан бүтээгдэхүүн авчраад байшин сав барайл ерөөсөө хүл хөрөнгө. Гэтэл тэнд жирийн сумнаар бол жишээ нь жирийн иргэн орлоготой болдгоо юм бол тэр их хөрөнгөөр чи яалаа. Тэгэхээр ингээд манай улс чинь одоо зүгээр энэтэй холбоотой хэлэхэд манай улс чинь бас сонин шүү дээ. Зах зээлийн эдийн засагт орцсон юм орн шүү дээ. Гэтэл төсвөр зарцуулагдаж байгаа мөнгө нь нийт эдийн засгийнхаа бараг 40%-ийг төсвөр буюу төрөөр буюу дарга нараар дамжиж зарцуулагддаг. Нийт эдийн засгийн 40%-ийг дарга нар мэдж шийддэг. Зах зээл биш. 10 төгрөгийн 4 төгрөгийн тэд мэддэг. Гэтэл тэдний хийж байгаа хөрөнгө оруулалтад ямар нэгэн хөрөнгө оруулалтын үр ашиг хэр олон хүнд хүрэхин, хэр олон хүнийг амьдралыг нь давтаа тухтай болгохыг, хэр олон хүнийг хэд орлоготой болгохыг, хэр олон залуучууд байгаа орнууд ажлын байдлаа тавтаа сайхан амьдрах орчин нөхцөл болцоог нь бүрдүүлж өгөх юм гэдэг ерөөсөө чухал биш. Нэг л том тэрбумаар их л 9 оронтой, 12 оронтой, 10 оронтой тоол яригдаад байдаг. Ийм л нэг л сонирн бүтцтэй эдийн засгийн асуудал. Гэтэл саяных чинь харьцуулаад хэлбэл манай эдийн засгийн 40% нь төрөөр дамжиж хийгддэг бол цэвэр одоо социалист орн, коммунист орн гитийн эдийн засгийн 20% нь төрөөр дамжиж. Эдгээр чинь социалист орн шүү дээ. Тийм шүү дээ. Эднэрийг
20% төрөө дамжиж яхад энэ жижигхэн тэ зах зээлийн эдийн засаг шилжижлээ. Тэгээ Ард тулгуурлаж орно. Тэднийхээс 2 дахин их Тий. мөнгийг 2 дахин их хувь процентыг дарга нарын гарын үсгээр шийдэгдээд шүү дээ. За 40 за 4 төгрөг нь тэд шийдэд байна. Тэ. 6 төгрөг нь хэн шийдэд байна? 6 төгрөг нь бол бизнесийнхний хувийнхны оролцоогоор явж байна. Тийм үү? 10 төгрөг. Гэтэл хятадын 8 төгрөг нь хувийнхны оролцоогоор явж байна. Тий. Тэр коммунист орнд. Тийм байд. Тэгэхээр бид нар чи одоо эдийн засгийн коммунизм байгуулах гэдэг байгаа юм уу? Тийм иргэдтэй тулгуурлагдгүй та нар суужээ гэд дарга хөгжүүлэх гэдэг байгаа юм уу? Иргэдэн зүгээр суужээ. Гэхдээ нэг сайхан ухаантай дарга гарч ирээ хөгжүүлчихдэг. Дахиад тэр шинэ эдийн засаг гэж яриад байгаагийн чинь нэгдгөө тэгдгөө энэ ийм биш байна. Иргэн хүндээ боломжийг нь олгодог юм байна л. Тийм байна. За тэгснээр дараа нь энд бас нэг тодорхойлсон байна. Орлоготой болгоход зориулна гэсэн. Ер нь саяны ажлын байр бий ийм учраас болчихгүй. нэгдүгээр орлого л чухал байна. Орлогоо шийдчихвэл олон юм шийдэх гэдэг. Анхны чи орлого ямар орлого вэ? За хүүхэд гээд ярил олон юм ярьж болох байх. Үгүй харин тэрийг л ярмаар байна. За хүүхэд бол жишээ нь одоо бид нар чинь хүүхэд байхад манай бид түрүүн хэлсэн чинь манай аав чинь бид нэг зүгээр суулгадаг. Зүгээр суухаа. Спас. Тэгээд бид нар чинь олон эрэгтэй болохоор тэгдэг байсан юм уу хүнд хүчээр ерөөсө хайргүй хийлгэн Ажил болохгүй. Дайруулна. Уур зүгээр өстой хайргүй та шууд л одоо бараг л одоо Гуйдаал. бусад төрийн одон энэ хэдэн хүүхдтэй ч өстой харьлахгүй маа гэж одоо хэлдэг л байсан байх бол ягаад тэгэхээр одоо бид нар чинь сувнд очиж нэг давс үүрэн давс гаргана. Манай Тийсийн. тэс чинь ус нуурын хувьд байхгүй юу? Тийм байна. Тэгээ хоолны тийм давсны ордтой. Бид нар чинь 3 дугаар ингээс багчуулна. Шудааны ам барьж өгнө. Арай томчуулна тэгээд увдалт савлна. Арай том нөө тийг үүрнэ. Тэгээд тэр чи одоо үүрээл давс үүрнэ гэдэг чинь бас тийм амар ажил биш шүү. Давс гэдэг чинь барыг өтгөн нунжгаа юм уус бол болцсон. Тэгээд нэг хазгаа гიშгээл яг ч тэр давсны талд чи яг энэ хөл гараа. Ураад гарна ш. Урахт чинь шууд давстай ус руу хөл орнараас нь. Тийм биш. Тэгээ тэр чинь хүүхэд байхад тэгэл одоо ямар ч мөнгө олдог байсан. Тэгэл биднэрт ингээл цалинч байх уу да тэгэл яхаар аав маа тэгэл бидрийг шагнадаг вагнадаг. Бас хүүхдээ ч юм Бас яг л та. тэгнэ. Тэгэл яах. Тийм байдлаар ингээд аав ээждээ тусалж ирсэн. Зүгээр анхны орлого, анхны бизнесийн хоримтлал гэвэл TESOG би бас ганц хоёр ярьслага интернет орж захтаас хэлжсэн юм а. Ер нь бол TESOG-ийн эхлэл бол ер нь их сонин. Монгол улсад ихэнх компани за тэр 8 арилж янз бүрийн юм хийдэг. Дахиад зарим нь бол бараа бүтээгдэхүүн зарж эхэлжсэн бол TESOG-ийн түүх одоо шал өөр буюу бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тоног төхөөрөмж үйлдвэрлэж зарж эхэлжсэн бид нар. Юу гшүүгээ одоо бүр үйлдвэрлэлийн технологи Талах бол талах хийж зараагүй талхны машин, талах хийдэг машиныг машиныг тий. Бүр хөдөөний шпос гэдэг байгаа шүү дээ. Хөдөө чинь нэр нь Улаанбаатар хотод ороод тийм л юм хийчих юм байна гэсэн тийм бодлоор л анх нь одоо ингээд би аав ээж ах дүү нөрөө дуудаад оюутан байхдаа хэдүүлээ ингээд болох юм байна гэх. Тэгээд ирээл тийм анхны бизнес чинь нэг зарим үний юм стакан гурлаа аяг гэдэг зүйл байдаг шүү дээ. Гурлаа аяг тий. Тэр аягыг нь биш аяг хийдэг машиныг нь хийж зарахгүй юу? Энэ ер нь бол таны фэйсбүүк дотор байгаа энэ сонин ачиг яриа хэлцэл хүн амтны санал бодол энэ бүгдийг унш. Энэ болохоор саяхан нэг өөрхөн зураг гарч ирээд би оруулсан. Энэ манай бүр одоо тийм 80-аад оны 70 хэд оны 80-ад оны зураг юм байна лээ. Манайхаас гарч ирээд. За аав ээж чинь байна уу энд юу вэ? Хамаатан манай ээж энэ дээр дүүх төвөрцөн тус чинь энэ одоо энэ өвөөгийнхөө өөр төр сууж байгаа би байхгүй байна. Нэг жоохон сууж штэ. Төс байна уу? Ерөнхийдөө бүрхээс арай тийм юм байна да. Энэ манай өвөө Сүхөчр гэдэг хүн. За. Манай баруун талынхан ч болохоор өвөөгөө хөвшөө аав гэж хэлнэ. Тэгдэм байл л тий хөвшөө аав гэж хэлдэг. Хөвшөө аавынхаа өөр төр сууж байгаа. Манай өвөө чинь бас их тийм тарган дөө хүн байсан. Сумд нөгөө тэр үеийн хүмүүс чинь тарган хүн байхгүй 100 хил хөрдөг хүн байдгүй байж л тээ. 100 хил хөрдөг нь хоёр хүн байсан гинэ. Манай өвөөгөөс өөр. Манай өвөө хоёр тордог байсан юм уу? Тэр үеийн бүхэн барилдааны бариуцдаг киног харгаар турхаа гэж тий. Манай чи удмын жахан магтаад дөө. Одоо чинь бүр тарган мөгчүүд барилдаад зүүм шиг. Тий. За манай өвөө чи одоо инхий Сүхөчр гэдэг хүн одоо энэ хажууд энд байж байгаа хүн болохоор манай эмээ болох хүн. За. Тэсэм чи хоёр хошуутай хошуу ноёны Пандэ Вэлийн хошуу гэдэг хошуу ноёны охин баггүй юу? За хошуу ноёны охин. Хошуу ноёны. Танаа өвөөч аваа суудсан биш. Тий. Гэхдээ манай энэ өвөөгийн энэ хажууд нь сууж байгаа энэ ээж нь бас хошуу тамгын дарга Догшин Мэргэн гэдэг хүний охин юм байлээ. Ээж нь бас удамтай. Тий. Тэгээд зүгээр би жижигхэн түүх ярихад манай энэ өвөө чинь бас сонио амьдралтай.
Ер нь өөрийнхөө тухайд жоохон тодруулаад хэлэхэд инкейс коучер гэдэг айлын ганц хүүхэд байхгүй. За. Ганцаар юм шиг айлын ганц хүүхэд гэсэн. Тэгээд тийм бас нэг шин санаачлахтаа дуу тийм хүн байсан юм билээ. Манай өвгийн тухай их сонин материал байдаг шүү дээ. Оросын Правда сонинд 1954 оны Правда сонинд манай өвгийн тухай нийтлэл гарч ирсэн байдаг байхгүй. Тэгэхээр сурвалжлагч тэрүүгээр явсан байж таа. Сурвалжлагч биш. Тэр үед чинь нөгөө Орос Монголын хэл чинь хил гэж нэг юм байгаа мөртлөө яг энийгээр тор Юм татсан юм байхгүй. байхгүй байж л дээ. Тэр 54 онд анх удаага Оросын хэлийн заставдаар цэргийн анги ирээд застав барьсан юм. Тор татчих. Заставын барилга байшингаа барьсан юм байна л да. Тэгж яхад нь манай нөгөө талд нь баахан залуучууд цуглуулчихсан тариа будаа тарих гээд ингээд оролцож ээж л дээ. Тэгсэн чинь нөгөө заставын дарга нь бас тийм одоо симхи хүн байсан юм байна. Зураг хөрөг аваад тэгээд Правда сонилоо явуулаад. Үгүй ээ бид нар энэ зөвлөлт чинь хамтрал коммун гэдэг ингээд бодлоод ингээд явж байхад Монголыг нэг хэдэн тийм хөдөөний баг хүнэгдлийн шахуу хэдэн биологийн нийгмийн хэдэн малчид байгаа. Эднийг яаж хамтралжуул социализмд оруулнаа гэд Оросууд баг ингээд толгой ингээд өвдөж яхад үгүй наад бол чи өөрснөө тэнд ингээд хамтралж Эдийг эхэлсэн байх уу? 4-5-аар аруулаа нийлцсэн юм хийж гин. Тэрийг нэг сөхөчрөгээ залуу ингээд зохион байгуулад явж гин гэд. Тэгээ Правда сонинд 54 оны Правда сонинд гарч ирсэн байна л. Тэгээ тэрнийхэн сонины хайж төрөв нүг манад байсан чинь нөгөө олтгой байчаад би нэг одоо тэр Правда сониноос нь хайлгаж тэр түүхийг нь олж авъя гэж манай гэрт хүн байсан байхгүй. Олдно. Тий тэр үед Тэсумынхаа анхны улсын сайн малчин болоод Намчин гэдэг хүнтэй хамт нэг жил улсын сайн малчин болж ирсэн байл хоёлаа. Намчин. Тэр найз нь одоо юу их Найз нь. хоёлаа тэгээд Човалсан гоогоос очиж улсын сайн малчны тэмдэг юм аваад. Тэмдэг авахтаа нэг мөнгөн тугал байдаг байхгүй. За. Тэр чинь нөгөө ямар малаараа түлхүү явснараа тэрийг нь туглаар бол хонь хург тэмээ ямаа гэж тусад нөгдөг байсан юм шиг Тийм байна. Үхэр ихтэй байж. Үхэртэй агаар хувь Агаар хувийн би бас харсаа. Тийм байд. Тэгээд энэтэй холбоотой жижигхэн түүх ярихад манай тэр эмээ чинь хошин ноёны охин гэсэн шүү дээ. Би сургуульд байхдаа эмээ хийгээс төсөхгүй бас. За. Манай эмээл тэгдэг өсөхгүй танаа энэ гэдэг нэг цагаан толгойтой хөгшин. Хөгшнийг бол хэлж яахгүй. Матчих энэ цагаан толгойтой хөгшин намаа би 20 хүртлээ би ноёны охин би үхрийн бас төвж үзээгүй. Тэгсэн чинь авцраад надаар одоо баг 10 жил үхрийн бас төвж гэсэн. Хүртлээ хийж үзээгүй юм аа. Үзээгүй юм аа танаа энэ нэг цагаан толгойтой өгөнтөө сууж үхрийн бас төвж үзсэн шүү гэдэг. Инээ төр болгож ярьж идэг. Тэгээд тэр нь түүхэн ямар учиртай вэхээр ноёны охин ч нэг юм хайрцагт өөрний инж нэг юм шүр совдтой ирдэг. Тэр хайрцаг нь байдгийн. Бүр ингэж тийм Оросын Омскийн юуны банкны мөнгө зөөд хайрцаг гэх тэр их гоё хийцтэй хайрцаг. Тий бүр ингэж их гоё хийцтэй давхар цоочтой бүр амар хайрцаг байдаг аахгүй. Тэр нь ингэж одоо миний гэрт байд юм л да. Тэрнийхээ зургийг над руу явуулчих. За тэгээ. Тэгвэл фотог нь явуулчих. Тэгээ. Манай эмээ тэрийгээр дүүрэн би шүр совдтой ирсэн. Тэгсэн чинь танаа өвөө чинь бүгдийг нь зараад бүгдийг нь өхөр болгоод тэгээд надаар өхрийн баас түүлгээ тэгээ баахан гавьяа шангилаад наддаж гавьяа шангилаахгүй өөрөө л хам гавьяа шангилыг авсан. Гэл тогтоо надан болол одоо миний бараг л ноёны охины инжээр эн чинь ингэсэн гэдэг. Хөл дээр бассан шүү дээ. Гэхдээ хөдөлмөрч хүн учраас тэгэнгүүт улсын сайн малчин цол авчиад ирээд бүх өхрөө буцаж зараад манай өө. Үгүй ямар сахилгагүй нөхөр байдаг. Харин тэгснэ би одоо ингээд маллаад малчиг авч болох хамгийн дээд ивийг авчлаа. Одоо бас сүмийн төв ороод хүүхдийнхээ сургууль боловсролд анхаарай. Ингээд бүгдийг зарчаад ингээд их ухаан заасан байна. Сургууль боловсролд тийм ээ та нарыг хүн болгох гэж шүү дээ. Тэгээ буцаад ингээд орцсон. Тийм ондуу амьдралтай. Дахиад тэр нэг жаахан тийм нэг сониучдуу тэгээд нэг шин бас өөрөө сэтгэдэг л хүмүүс. Тийм хүн байсан юм байна. Танахаа ер нь өөрөө сэтгэдэг хүмүүс юм байна. Энэ бүсгүй танаа гэр бүл тийм ээ. Хин гэдэг хүн байна. Цэвэлмаа гэдэг манай ихнэр битүүр чинь 10 жилийн нэг ангийнх. Тэгэхээр танаа бас нутгийн байх нь. Нутгийнх одоо ерөөсөл тийм бай. Нэг дорын л хүмүүс 10 жилийн нэг анги. Тэгээд тэрнээс ямар мэргэжилтэй байна. Эдийн засагч одоо манай барилгын компанийнхаа ажил хийгээл явж байгаа. Нөгөө том TSO гэдэг том корпорацийн барилга талаа барай явж байгаа юм байна тий. Их л ажилтай. Тэгээ энэ 3-4 ийм одоо хоолны савыг одоо гэтээ өөрөө бол би нэг юмд их баярлж байна. Ягаад гэвэл хүүхдүүдийнхээ сургууль дуртай газараа явж сургах барихад бол одоо өөрөө санаасаа болтгүй шүү дээ. Улсын мөнгөөр сургалттай биш тийм ч одоо. Тийм ээ. Тий. Тэгээд одоо бид нар чинь одоо нэрчүүд болохоор их хөтлөхгүй шүү дээ. Тэгэл тэрээс эхнэр оройтой ирэх үед чинь
өстө цайчгүй царайчгүй гэдэг шиг л би нөгөө томьёогоо чи нэг тгийж гээл нөгөөх нь доотлогоо али чи бас цаачаа нэг Тэгээ доош тэгэл хамгийн бага нь тэгэл хоол биш цай биш нэг ус авчрах төвшин зайхаа. энэ яадаг нөхрөө. Энэ юу эвдээд байна? эвдээд биш та ингээ хардаа ингээ хөөрхөн ингээ хөвч хөвч зүүцсэн байгаа Оо үгүй. тийм байна. Энэ одоо 1900 одоо ингээ би өөгийн бодохоор нэг 80-аад оны зураг жоохон сэргээж зассан зураг байсан тэр биш байна. Ингээ чихвч хөвч зүүчгсэн. Ингээд сонсоод байна уу? Цөгжин биш энд ингээ ийм цахилгаан хэлхээ. Тийм байна. Харин тийм. Ингээд эн чинь ингээд төрөхээр энэ дэр ингүүл хонх дуурна, ингүүл жаахан очгоор, ингүүл ингээд ингээд цахилгаан хэлхээ өгсрөө жижигхэн туршилт ингээд одоо хийж байгаа царай байгуул зас. Нөгөө шинэ бодлогын нууцтай сандлын туршилтууд явж шин. Гэхдээ миний их туршилт хийдэж байгаа зүгээр тухайн үед нөгөө аав чинь өөрөө гэр орноор юм хийдэг тэгжээтэл нөгөө эвдэрсэн телевизээрээ бэлдүү юмыг хүмүүс асуулах гэж их авчирдаг байхгүй. Одонхоо энэ засаад өгөөч. Оо телевизэр засна. Тэр чинь энэ бүх телевизийг засна. Трансформатор энэ шатвал орлуулж зис утас ороомгоор ороож хийн вэ. Дандаа тийм юм гэж хүмүүст нэг тусалчдаг тийм л байсан. Тэгээ тэр үеийг л хийжсэн ажлын хажуугаар би орж ил нэг ингэж нутгийн орлогоо. Тэгээд энэ хандлага байна л да энэ дээр мундаг том хандлага байна энэ зурган дээр. Ямар хандлага байна гэхээр нэг юмыг эвлүүлж яаж туршиж ингэж янз бүрээр үзсэн. Тэгээ хандлага гэхээсээ илүү манай гэр бүлийн орчин нэг иймэрхүү байсан. Тий. Гараад машин техник гэрт ороод ингээд юм техник технологитой холбогдсон. Ерөөсөө нэг тийм орчин гэдэг нэг зүйл байгаа шүү дээ. Гэхдээ харин тэгээ энэ чинь ерөөсөө тийм орчин. TSA-гийн орчин шүү дээ. Би бол тэгж л харж байна. Ягаад гэвэл өөрөө шинээр юм бодож олдог, шинэ юмыг дандаа ирж хайдаг. Тэр чинь танай компани бүр гадаадад бүтээгдэхүүн гаргадаг. Гадаадад гаргаж байгаа тэр тусмаа уул уурхаан бус ер нь хүнсний бүтээгдэхүүний экспортоор одоо өнгөрсөн 17, 18, 19 оны дүнгээр статистикаас харахад хамгийн өндөр экспорт хийж байгаа компани баггүй юу? Тийм байна. Тэр тусмаа бид нар бас нэг ингээд гарцсан болоод явж байгаа болохоор одоо харин маш олон төрлийн бүтээгдэхүүн дээр тоо хэмжээнд дээр бүр өсвөлт хийх боломж бололцоо бүрдэж байгаа. Сая бас нэлээд томоохон гэрээ хилцлүүд хийгдээд явж байсан энэ ковидын халдвартай холбоотойгоор 20% зарим зүйл орцсон. Одоо урт талд нэг сүлжээ дэлгүүрүүдтэй гэрээ хийгээд бүтээгдэхүүнээ нийлүүлэх ажилт хийх гээд зарим зүйлийн дээж нааш цааш мэрэгжилт хийж үсгэх ингээд нэг юм шатанд явж байгаа ажлуудад зогсоод бараг л дагас жил болчихлоо л доо. Тэгэлээ энэ дэлхийн эдийн засаг бас яг доолдлоо тийм ээ. Тэгээ одоо бас ингээл нөө шинэ эдийн засаг гэдэг шиг дэлхийн эдийн засгийн орчин нөхцөл ингээд цоо шин орчин нөхцөлд урд өмнө тохиолдож байгаагүй юм орчин нөхцөлд орж байгааг л илэрхийлж бүх юм дахиад шинэ эдийн засаг гэдэг шиг шинэ орчин нөхцөл шинэ дүрм журмын хүрээлэнлүүдээр ажиллаж эхлэхээс өөр орон нутгийн эдийн засаг бүр л хүнд байгаа шүү дээ. Бүр хүнд тийм ээ. Одоо шинэ Увс аймаг гэхэд би сайхан яваад ирсэн. Усад гэх чинь зөвхөн энэ 20-цээрээс гадна нөгөө өрөөлийн ханш олон зүйлээс хамаарат тугаачууд орж иж маш их худалдаа намаа хийдэг байсан. Тэр нь байхгүй болчоор тэр нь таарад зээл аваад тэр нь таарад бараа бүтээгдэхүүн татаад явцсан бизнесүүд чинь бүгдээрээ тэр хэсэг нь ойлголоод бүр эн чинь ингээд дам нөлөө амар их өндөрлөө юм л да. Тийм байна. Тэгээ ер нь одоо энэтэй хэлэх чинь манай аав чинь энэ техникийн хүн тэгэл 70-80 оны үед чинь Варшав машин суман дундаг байсан хүн шүү дээ. Тэр чинь хотод зөөхөн байсан биз. Хотод Монгол улсын хэмжээнд 100 гаруй 70 онд 100 машин байсан гэсэн. Тэгээ тэрний нэгийг 70 онд бидний хүүхд жоохон байхад тийм Варшав машин ундаг. Хөвдөө ундаг. Варшавч одоо Москвич Варшав хоёр л байл шүү. Тэгээ Варшав ундаг байсан. Тэрийг жоохон дугуйгийн жоохон тэнглэхийн жоохон янз бүр болох уу? Жоохон өндөрлөлтсөн. Тэр чинь хөдөө бас жоохон тулдаг юм байлаа. Тэгээд жоохон өндөрлөлтсөн. Тэгээд асуудалгүй яг л одоогийн жип ярих байх. Тийм байсан. За цааш нь сүхээр бол юм тэгээд олон юм байна. Тийм байна. Энэ сая одоо ковидын үеэр чи манайч одоо арц луугаад байлаа л да. Тэгсэн чинь нэг ингээд задлах гээд би өөрөө задлах биш. Нэг удаа би задлаж таарад харсан чинь танай арц байсан. Тий. Жишээ нь тэр арц гэдэг чинь өөрөө бас бидний уламжлалт хэрэглээ. Дахиад бидний энэ одоо яг бизнестэй байрдаг зарчим гэхүүд бүр ингээд одоо Milko гэдэг манай нэг охин компани байгаа. Тэрний яг өрөө нь өөрөө уламжлалыг шинжилнэ гэдэг юм үрээтэй. Уламжлалыг шинжилнэ. Уламжлалыг шинжилнэ. Тэгтээ уламжлал нь байна. Тэгтээ шинжилнэ. Тий улам. Тэгэхээр гол одоо концепт энэ өрөөний ураа лоозон гэхээс өөр бидний ажлын арга барил бидний манай компани залуучуудын ажлын арга барил ийм л байх ёстой гэж бодож
явдаг л да. Тэрс одоо яг уламжилт хуучин бараа бүтээгдэхүүн тэр чигээрээ байхаар зах зээл, сав баглаа бодол олон зүйл дээр бас болж өгөхгүй байна. Аль эсвэл бид нар бизнес хийхийн тулд гаднаас нэг юм авч ирээд, гаднаас тоног төхөөрөмж, гаднаас түүхийд, гаднаас технологи, ноу хау бүгдийг авч ирээд хийчихэд тэгээ гадаадын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөн гэхэр худлаа. Тэгэхээр бидний өрсөлдөх тактикийн үндсэн чиглэл бол манай Монголын уламжлалт, түүх соёл, бараа бүтээгдэхүүнийг орчин үеийн техник технологитой холжуул энэ ингээд өрсөлдөх чадвартай, ялгаралтай, бусдаас өөр ийм л бараа бүтээгдэхүүн гарч ирж байна гэж л одоо бодлогоо тодорхойлж ажиллаж байгаа. Тэрэн дээр тэр нэг зөв арцны ундаг гэж саятаа хэллээ. Тэр чинь өөр уламжлалт тэр арц гэдэг бүтээгдэхүүнийг орчин үеэр савлаад ингээд явж байгаа. Энэ маань одоо харин бүр биднэрт одоо гадагшаага гарах боломж болцсон ингээд бүгдээ. Гадагшаага юу гаргаад байгаа вэ? Гадагшаага юм бүтээгдэхүүнүүд гарч байна. Зарим гурилын, гоймонгийн талын бүтээгдэхүүн гарч байна. Зарим гоймонгийн бүтээгдэхүүнийг бид нэр зөвхөн энэ Монголд хийгээд манай монголчин бас эдийн засгийн асуудлаас болоод гаднаас орж ирэх бараа бүтээгдэхүүн квоттой бид нэр оруулж ирчээд Монгол бүтээгдэхүүнгээ гадагшаа гаргачих гэхээр манай Монголын энэ төрийн эдийн засгийн бодлого хөдлөхгүй шүү дээ. Одоо жишээ нь энийг 20 саад хийсэн бүтээгдэхүүн бид нэр Монголд 1000 тонн гурил оруулж ирээд 1000 тонн гоймон хийгээд урагшаа гаргачих гэхээр үгүй танахт 1000 тонн гурил өгөхгүй. Яагаад тэгэхээр Монгол руу орох гурилын тоог хэмжээд хийдгээд амар ийм буруу бодлогод байгаа даа. Гэтэл бид нар орж ирээд 1000 тонныг гадагшаа гаргаж байгаа бол энийг төр засагт эмчих ёстой үстэй. Тийм учраас манай Монголд ажлын байр бид нар бий болгож чадахгүй бид нарт гурилаа бид нар авч чадахгүй болчиход байгаа хөөе. Тийм байна. Тийм учраас одоо жишээ нь бид нарт одоо дахиад нэг хэрэг хэлцэл хийгээд явж байгаа нь Оросын үйлдвэртэй хамтраад тэнд гомонгийн үйлдвэр барья. Тэнд нь гурилын үйлдвэрийн дэргэд гомон үйлдвэрлүүлээд энийг шууд урагшаага гаргая. Гэдэг чинь Монголоос 200 ажлын байр дайжаад байгаа хөөе. Алга болчихсон шин. Гэтэл зүгээр л тэнд биднэрт квотыг нөгөөд бид нар дотоодод зарахгүй бид нар гадагшаа гаргачих, экспорт хийгээд. Гэтэл одоо энийг ингээд дэмжихгүй Монголын төр засгийн бодлого энэ жижиг юм шиг мөртлөө 200 ажлын байр тийшээгээ дайчих шаардлага гарч байгаа. Тийм байна. За хөө. За ингээд ер нь бол энэ бол дуусахгүй тий. Би таны энэ ярилцлагын зориулж энэ юмыг авчирсан юм аа. Тэгээд энэ дээр одоо нэг мундаг юм бичээ тавга энэ үндэсний арчилсан одоо хувьсгал байна шүү дээ тийм ээ. Үндэсний эрх чөлөөний хувьсгал. Тий. Анхны 5 яам байгуулагдсны 100 жилийн ойг тохиолдуулан босгосон. 100 жилийн ойгоор 5 яам байгуулагдсан. Би танд итгэж байна. Улс орны цааш нь үүрээд яваарай. Одоо кофе ууя. За. Би кофе уухтаа танд тэр тэмдэгээ зүүж өгөн. Тэгээд хоёулаа нутгийн чин тухай нэг жаахан хөөрөлт. За. Тэгөө. Нутгийн зан олныхаа тухай яар. Би бас танаас их олон үндэстэн ястнууд байгаа биз? Тийм үндэстэн ястнууд вэ? Ястнууд вэ тий. 4-5 ястан байна. Паул одоо баяд хүн. Баяд. Тий. Дөрөвдүгээр сайхан бас түүхийн аргаар их мундаг юм билээ. Тэр баядоо тэр юм уу чи. Ер нь тэгээд баяд дөрөвдгээл бид нар чинь очроо ер нь Улаанбаатарт ирэхээр чи одоо бид нар чинь тэгэл нэг гэрвэл увсынхан. За тэгээд бүр одоо увсынхан бусд чинь сайн мэддэггүй бид нар чинь бүгдийг л дөрөвдүүл гэдэг шүү дээ. Тий. Увсын дөрөвдүүл. Тий. Очоор л одоо би ч одоо сайн мэддэггүй маа. Өөрөө бас суманд байж байгаа л ингээл хот руу явцсан болохоор бид нэр адилхан. Тэгэхээр чин одоо заримдаа нэг баяд дөрүүд хотон халах гэл байна. Тий. Хотон сартуулж байна. Сайх сартуул тий. Сартуул бас байна. Их хуучны овг дээдс байгаа шүү. Би болохоор тэр нарийн сайн мэдгүй. Тэгэл бид нар чи бүгдээрээ л адилхан. Нэг л монголчууд, нэг л усчууд. Тэшийн голын унаг танаа адуу их сайхан. Тэг ч одоо тийм хил цуг гарч байгааг ботход одоо хурдтал байж таарч дээ. Өөр бол мөр зэр уйдгоо. Гөө тэгээд мэдхээс яг айх тэр мөр уйж. Багтаа ер нь бол мөр унна. Амна. Өдөө мал дээр бол байсан уу байгаагүй юу? Сумын төв болохоор нэг тийм мал зал дээр бас зүгээр нахцаа авын даал бид нэр очдөг нэг 100 цагаар хург туглын эргүүлж тосолдог тийм бил. Амьдрал мэднэ өдөө. За аяла ийшээ явъя да. Одоо энэ удаагийн уулзалтынхаа сүүлийн зогсоол дээр ирж байна. За энэ бол манай Black Box театрын хүндэтгэлтэй газар. Таны ард бол одоо бидний хийсэн уран бүтээлүүд. За тэгээд одоо Францын, Ирландын гайхалтай сайхан зохиолчдын бүтээлүүдээр хийсэн жүжигүүдийн фотонууд байна. Та барилга барьдаг хүн. Таны нэг том одоо компани том хэсэг бол орон сууцны барилга. Үйлдвэрлэлийн барилгууд
барьж байгаа юу? Ер нь өөрийн манай барилгын хэсэг өөрийнхөө барилгуудыг бол барьчдаг. Өөрийнхөө үйлдвэрлэлийн барилгуудаа. Тий. Тэгээ дээр нь орон сууцтай тийм ээ. Тэгээ би танд энэ 100 гэдэг тэмдэгэ зөөж өгнө. За. Тий. Энэ бол одоо шагналыг шаа гэж түрүү хэлсэн. Энэ бол гайхалтай сайхан итгэл. Энэ улс орныг аваад явчих хэдэн том компани одоо толгойд сууж байгаа тархи толгой оюун бодол хүсэл тэмүүлээд төрлөөгөө хийсэн улс орныхаа ирээдүйн тухай боддог Монголын эдийн засгийн шинэ хандлагыг дэлхийн эдийн засгийн шинэ хандлагыг тийм ээ тэгээ бүр сумынхаа бүр аймгийнхаа тэгээд бүр хүний тий бүр орон нутагт ажиллаж байгаа хүний аз жаргал сайн сайхны төлөө тэдний орлогоны тухай тэдний ажлын байрны тухай бодож яваад их баяртай байна. Ингээ би таныг энд зөөж өгье да. За. За баярлалаа. Би чинь түрүүн хэлсэн нөгөө шинэ тооллын 100 төр ихээр энэ чинь амар хүндтэй юм шүү. Нургаа би жахан би хэрэггүй юм шүү гэж жахан Тэгсэн царгалсан тал байгаа тий. Тэгсэн тал бий. Тий. За тэгээ түрүүн та нэг барилгын тухай ярьчлаа шүү дээ. Тэрэн дээр би нэг жижигхэн юм. Би ч барилгын ажлууд гээд Бас тэрүүгээр өвчлөлтсөн байгаа шүү. Хөвчлөлтсөн баг багшаал багш яваад янз бүрийн архитектуртай уулзаад тэгсэн тэднээс тэхгүй юу? Ер нь ямар барилгын ямар төлөвлөлтийг энэ хотхны ямар төлөвлөлтийг хамгийн сайн гэдгийг бэ? За. Гэсэн чинь нэг 3 шинж хэлсэн. За. Нэгдүгээрт одоо хүний хоёрын орон зайг хамгийн сайн хангасан байх хэрэгтэй. Хувийн орон зайгийн. Хувийн орон зайгийн ажиллаж амьдрахын их амраар шийдсэн байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь энэ олон нийттэйг их сайн холбогдсон, бусдаагаа холбогдсон байх хэрэгтэй. Тийм. Тусдаа тэгсэн мөртлөө Би даасан мөртлөө бусдаа холбогдсон гэж хэлдэг шүү дээ. Хоёр дахь нь. Гурав дахь нь энэ нь бол нэлээд тийм нэг эдийн засгийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай нэг ий төлөв. Энэ гурван шинж нийлсэн байвал сайн юм гин л дээ. За. Тэгс чинь за ингээд энийг Монголын маягийн яриа. За. Тэгс чинь жишээ нь одоо та тэгвэл хаана яаж энийг төлөвлөлт хийвэл жишээ одоо манай хотод над зүгээр ингээд ийм ойлгоход амраа жишээн дээр яриад өгөөч гэсэн чинь за ойлгоход бол танаа хотын төвд Сүхбаатарын далмаа чи хажууд ч юм уу хотын төвд одоо ингээд чи гой хаусанд амьдраад олон нийттэйгээ холбогдоод гарын чамд өгчдөг ойрхон. Чи нэг тийшээ орлоо алхаад орч. Тэгсэн мөртлөө чи бусдаас хамаарахгүй тэнд ингээд өөрийн хувийн орон зайд амьдарч болж. Тийм бай. Гэж ярьж ирсэн ба. Тэгсэн чинь өнөөдөр таны энэ одоо энэ зураг авж байгаа таны энэ студийн урлан дээр чинь ирсэн чинь баг хотын төвд шахав. Таны хаажуудлын хаустай амьдэрсэн урлан чи хоёр алхаад орчдөг. Ажлын байр чи ойрхон олон нийттэйгээ холбогдсон. Та чи одоо одоо тэр лавл тэр гадны том архитектуудын тодорхойлсноор хамгийн мундаг төлөвлөлт хийцэн тэрэндээ өөрөө ингээд амьдраад явж байгаа хүн бай. Тий. Энэ биднес нэг тийм нөхцөлдөө нөгөө одон гой шиг заавал өөртөө тааруулж юм хийдэг. Өөрийнхөө хүслээр байх гэдэг. Тий. Тэгээд тэрнийхээ төлөө явдаг. Тэгээд би түрүү нэг өөрийн чирэн дээрээс тэр одон гой тэр нэг за энэ мөхрний асуудал бол одоо дээд чигт нь хөргсэй би одоо улсын тэргүүний малчин гэдэг тэр мундаг Чаваалсангаас авчлаа. Чаваалсангаас авсан тэмдэг юм энэ авсан дээр нь агар хувин. Тий, агар хувин мөнгөн тоол. Мөнгөн тоногтой. Тий. Тийм мундаг том хувин байдгийн тэрийг автсан. Тэрэн дээр нь бас нэр нь бичээстэй байд юм а тэр чинь. Тийм ээ? Тий. Аав чи нэг мундаг хүсэл байсан байж. Үр хөвгтийнхээ боловсрол юмд анхаарнаа гэж нөгөө ноёны охиныг дагуулад Тий. инженер нь өөрийнх нь авчирсан юмар нь үхэр мад болгоод тэрийг алдар нэр болгоод Үхрийн баас түүлгээд тэр бас энэггүй гаргаж шүү тийм. За тэгсэн чинь та юу гэж бодож байна? зүгээр надад одоо хувь хүний бодол дахиад дээрэс нь явж байгаа бизнесийн хандлага тренд тийм ээ хаашаа явж гинэ вэ гэдэг нэг асуулт байгаа шүү дээ. Энэ бүхнийг бодохоор зүгээр миний л хүсэл бодлоо хүн юунаас таашаал авдаг юм бэ гэдэг нэг асуулт байдаг шүү дээ. Хамгийн энгийн мөр. Хамгийн энгийн юм. Би их мөнгө болох орол баярлаад идэх юм уу? Тий. Аль эсвэл би олон хүн тустай юм гэвэл баярлал. Аль эсвэл би гоё ном зохиол бичвэл баярлдаг юм уу? Эсвэл их хідүүл баярлаад За мэдгүй энэ юунаас баярлдаг юм. А тэгсэн надад зүгээр өөрт бодогдож байгаа дахиад энэ саяны шин хандлага олон зүйлийг харахаар ерөөсөө л бид нар чинь ингэж нэг юм цугтаа цугаараа олуула. Урагшааныг алгасан, хоёр алгасан, гурав алгасан. Болж игэл энэ өчигдөр уржтэр явж ясан замаар бас биш. Шин бүтээл олон зүйл. Нэг ийм замаар хамттаал хэдүүлээ ингээд миний найз нөхөд
одоо гэр бүл үр хүү миний ажлын хамт олон эргээд надтай л хамаатай л бүхэн надтай л оролцоотой бүхэн бүгдээрээ л ингээл нэг дундаа сайхан урагшаа баяр хөөртэй хөвжөлтэй шин замаар танаас таашаал авал ингээл алхах бол надад хамгийн сайхан. Тийм шүү дээ. Хамгийн энгийн мөртлөө хамгийн зөв хүсэл тэмүүлэлтийн тий. Ястай гоё юу. За миний кофе ингэж уцалж байгаа. Таны Энэ кофе бас нэг нөхөр шинэ бодлого оновчтой санал хийсэн бай. тийм байна. Бүр та кофе нэрж штэ. Нэрж байгаа. Би нийтээ холбоотой бас одоо түүх бодогдлоо. Хүнсний хүн шүү дээ одоо. Тий, нийтээ зөндөө юм байна. Манай аав чинь Оросуудтай ажилдаг байсан гэсэн шүү дээ. Орос мөр. За тий. Тэгээд социализмын үеч нөө арх марх чи хязгаартай шүү дээ. Оросуудтай нэг бас тэгэл аав маав чи арх татчихна. Тэгсэн чинь нөгөөх нь арх марх нь ховор. Тэгсэн чинь Оросуудтайгаа нийлээд нэг Оросууд чинь самган гэдэг нэг самганы гэсэн үг шүү дээ. Үндсэндээ тийм халуун технологи арх шүү дээ. Яг шууд спирт гаргачаад устаа хойлоо дуудаг биш. Өөрийг нь нэрээд тухайн градусыг гаргацдаг. Тэгээ тийм одоо самгооны тийм яг ийм самгоон нэрдэг төхөөрөмж хийцэн. Тэгээд нөгөө орсууд авчирж байгаа нөөс тэгээд хэдүүлээ нийл сууж байгаа самгооноо нэрээд халуунаар нь уун. Тэр чинь социализмын тэр үеч бас чанган шүү дээ. Энэ одонгой энэ самгоон нэрээд хувийн аж ахуй эрхлээд тэрийг зарахгүй л дээ. Зүгээр найз нөхдөө дуудаад самгооноо нэрээд нөөхөө юу арх ховор байхад одонгой нэргэн тойрны хүмүүс бараг гууж агаад очоод арх өчтдөг. Яасан гэсэн чинь нөө самгоон нэрчдэг. Яг таны авраад чигэд юм авраад юм байна шүү дээ. Юм байсан. Энэ түрүү битэр нөгөө нэг Монгол одоо тэр нэг архитектор нөхөр гадны нөхөр ирээд одоо ер нь бол бие даасан юмд ойр энэ Монгол гэр бас тийм чанар байна. Ер нь тийш дээ. Тэгэхээр бие даасан гэдгийн чинь бас нэг шинж нь ерөөсөө л амьдарч байгаа хүндээ бусдаа амар байх гэдэг нэг ингээл юм чинь нэг амар байх. Ингийн байх. Тэгэхээр ч одоо гэр дотроос нэг алхаад гадаад ертөнцид даалдаг. Тэрнээс амар юм гэж бас байхгүй. Тэр үний. За миний кофе бод ингэж юу? Та кофений талаар ер нь хэрэг мэдлэгтэй. Гэхдээ нэг сайн мэдэхгүй. Гэхдээ би бас нэг хүнсний үйлдвэрлэлийн тэргээд явж байгаа хүн чинь бас эний чинь би сонирхноо технологиг. Тэгээ саяхан хэдхэн хоногийн өмнө чи Монголын нөгөө кофе одоо бариста гэдэг найруулдаг энэ төр хүмүүсийн залуучуудын дотор улсын уралдаан болдго юм байна. За. Тэрэн төрүүлсэн залууг би сонсчод дуудаад хайлээ. Чи надад ирээд кофег яг үндэснээс нь кофений үрнээс нь ихлээд би кофе бас гадарлана. Гадарлана гэдэг нэг сайн доторлохгүй гэж өөрөө бодоод штэ. Тийм бай. Тий би гадарлана. Гэхдээ чи надад ирээд нэг жаахан тийм онлын үндэстэй заагаад өгч гээд. Тэгээд нөхөртөө чинь баг 3-400 хичээл болоо би кофе яг яагаад өндөр даралтаар кофег одоо чанах хэвчтэй. Даралт нь хэд байхаараа болдгийг. Ямар үрнээс гарахаараа ямар амттай кофенийхээ авламж ямар болдгийг. Жишээ нь одоо хоёр төрлийн кофений үр байдаг юм байна л арабика, робуста гэдэг. Энэ хоёр чинь ингээд нэг нь болохоор робуста нь бол нэлээд тийм масс үйлдвэрлэл зөрүүлсэн далайн түвшнээс нэлээд доор баг. Би одоо зэрэг тоог нь мартчихлаа. Арабика нь болохоор далайн түвшнээс дээш 2000 м-ээс дээш өндөрт ороод гарцж яхан багтаа кофений агуулмж байгаа ихтэй. Тэр нь бол ингээд дээд зэрэглэх. Энэ хоёр үрнээсээ хамаарат энэ боловсруулах процесс нь ингэж яваад хамгийн сүүлд яг таны аяганд эрэхтэй ингэдэг. Ингэж уухаар энэ ингэдэг юм а гэд. Нөхдөө чинь бас онлайн үзсэн хүнээр залгалаа сая. За. Сонир байлаа. Их сайн юм. Та чи гитэмс төгссөн гэж би тэр түрүү ярьсан. Тэгээ боловсрол яаж агшин байх вэ? Гитэмс төгссөн. Тэгээ гитэмстэй тэндээ мастер болоод сүүлд одоо нэг удирдлагын ихтэй докторийн удирдлагын ухааны доктор ингээд докторант. Тэгтээ бас ажил алга интересээ болоод яг удаад нөгөө кредит энэ төрлийн хамгаалцсан мөртлөө яг үндсэн хамгаалтаа одоо хойшлуулад жих асуудалтай явж байгаа. Судалгаа бол дуусна. Гаяр нь гол асуудлуудаа хийгээл явж байгаа. Дахиад тэр чинь бас нарийн штэ тэр чинь. Ер нь бол гадагшаа дотгош байгаа харин нэг жаахан тийм богино хугацааны хөрсгүүд жаахан явахыг жаахан боддог. Би ч 2-3 жилийн өмнө одоо бид нар ч уртаар юмд явах боломж алга. Тийм шүү дээ. Бүр Харвардын 45 хоногийн курсэнд ч явж ирлээ. Австрали руу ч явж ирлээ. Янз бүрийн нэг юм сонирхолтой зүйл рүү нэг 7 хоногийн 14 хоногийн юм шүкийгээ явж байгаа. Харин одоо тэр сургалт чинь их чухал болж байна. Тэгээд ч одоо бүтэн жилээр юм сурдаг, тангим сурдаг мордог. Дахиад энэ бүтэн жил битэл 4 жилээр энэ орчин нөхцөл чинь шал өөр болчиход шүү дээ. Тий. За. За. Кофе уу.
Хүнсний хөрөлтөр нарийн баг. Манай дүүнер болоод хамт ажилладаг залуучууд хаяа надаас тэгж асууж ирсэн. За та одоо ингээд эдийн засаг бас ингээ бизнесмен ингээ болоо явчихжээ. Эдийн засаг гэснээс би чинь бас сая 12-оос 10 хэд оны үед Монгол Улсын ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр бас 3 жил ажилласан. Хиний дэргэд сайдын дэргэд тийм ээ. Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх гэдэг бас улс орны том энэ зүйлүүдийг бас ингээ жоохон гадарлана. Манай нэг компани хөөхд нэг хуралдаар нас асууж ирсэн. Зүгээр энэ чөлөөтэй яриа. Та одоо ингээд бизнес энтер болоод ингээ яваабал та өөрөөр юу болох байсан юм. За ингээ явчих. За тэгж. Одоо хэрвээ та гэдэг шиг Хэрвээ та танд өөр сонголт байсан бол та ер нь юу болох байсан гэж. Би яг эргэлзэлгүй хариулсан нэг хариулт. Би хүнсний технологич болох байсан юм аа. Хүнсний технологи юм холж найруулад тэгэл олон зүйл. нэг өөрөө чинь нэг хүнсний технологийн техникийг эхэлж хийж эхэлсэн шүү дээ. Тий, гол нь болохоор нөгөө бас тодорхой хэмжээний инженерийн сэтгэхүйтэй, зах зээлийн жахан мэдрэмжтэй тэгээд хүнсний технологи оролдохоор аль нэгэн дангаараа биш тэрнийхээ бусдынхаа багцаатай технологи оролдохоор бас их үр дүнтэй. Би маш одоо манай компанид явж байгаа маш олон бараа бүтээгдэхүүний анхны тэр санаанууд тэрний бүр оюуны өмчүүд хүртэл над дээр зөндөл явж байна. Зөв бүртгэлтэй байгаа тийм ээ. Наад сүүлийн үед даач оролцож чадахгүй байна. Технологи бүр одоо яриул бас янз бүрийн юм байна. Би технологи оролдож байгаад нөгөө лабораторийн охинтой хамт хоёлаа юм хамаагүй юм холж амсаж байгаа. Тэрнээсээ хордсноо мэдхгүй эмнэлгээр яваад бараг л афисэнд толгоо молгоо гэж одоо бараг задал наа чинь ингээд ингэсэн байна тэгсэн байна гэ. Хордсноо мэдхгүй юм чинь хордсноо мэдхгүй. Тэгээ би тэгээд яваад хүрээд ирсэн чинь нөгөө хамт туршилт хийжсэн лаборатори технологич охин байна. Тэр эмнэлэг рүү сэхэн рүү дуудагдаад явцсан ухаалдаад битүүрүүд буруу хэрэглэж байгаа доозыг нэвтрүүлээд тэрийг амсч чаа хамаагүй үзэж байгаа хордлогон дороо гих мэтийн тийм. Танд бол одоо хүний хуучлаар бол боловсруучсан гэж ярьдаг. Одооныхоор бол хүний нөөц. Танд ийм сонин санаа бүхий танаа аав шиг бас өөртөө ч адилхан ийм солгоо сэтгэдэг хүн их хэрэгтэй байдаг бах та. Ер нь л одоо хүн чинь хэрэгтэйгээс гадна хүний нэг найзалж байгаа найз нөхд, хаяа нэг сардаа нэг 7 хоногтоо нэг ингээд уулздаг нэг найз нөхдөд байдаг шүү дээ. Яаж байгаа хоёулаа нэг уулзын сайн уу тэгээд уулзъя. Тэгээ нэг халдаг. Тэгээд тэд нар чинь дандаа тийм одоо нэг найз хэд таач дандаа нэг худлаа харахад нэг сайхан томато хүмүүрлээ дандаа гаж хүмүүстэй уулзсан. Миний яг үндсэн найзууд бол ер нь дандаа нормал биш. Тийм байх. Нэг 2-7 хоногод али хүрээд ирж хоёулаа уулзъя гэдэг. Тэр чинь ингээд тийм хүмүүс чинь жилийн дараа уулзсан өнөөхөө л ярьж идэг нэг хэсэг хүн байдаг. 7 хоногийн дараа уулзахад цоо шин юм ярьж идэг. Нэг юм уншсан. Нэг үтсэн хинуунасаа нэг дүгнэлт хийсэн. Али цогоо нэг тэр тэгжилэн шүү гэд ингээд ярих. Тийм гоё хүмүүс байдаг. За ингээд би хүмүүстэй их сайхан сонин хүнийг танилцууллаа. Ингээд танд цаашдын амжилт амьдралд амжилт бүх юмыг хүсье өрөөе. Тэгээд миний гол хүссэн хүсэл биеллээ. Бас нэг юм сонин ярилцагч, бас их сонин хүсэл мөрөөдөлтэй. Тэгтээ их энгийн ийм хүнтэй танилцсандаа их баяртай байна. За баярлалаа. За баярлалаа. Зардгаа өгсөн танд бас баярлалаа. Их ирүүлсэн шүү. Би бас их олон ирүүлсэн шүү. Жохон эмээгүй одоо нэг уучлаарай гэх ёстой шүү. За уучлаарай. Тэгээд ярин баярлалаа. Кофе гоогоо. За